Сенан хойгт осолдсон А321 онгоцны хар хайрцагт шинжилгээ хийж эхэллээ. Оросын холбооны улс Египт, Францын мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын шинжээчдийн баг Египтийн Сенан хойгт сүрсэн Оросын холбооны улсын Коголмавиа компани А321 зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцагт шинжилгээ явуулж эхэллээ. Египтийн прокурорын газраас мэдээлж байгаагаар Египт, Орос, Францын шинжээчдийн баг А321 онгоцны нисгэгчдийн бүхэгт байсан хар хайрцагт хийх шинжилгээний ажлаа эхэлсэн байна. Осол болсон бүс нутагт Оросын 100 гаруй аврагч ирсэн бөгөөд тэд ослоор амиа алдсан зорчигчдын цогцыг гарган авах ажиллагаанд оролцож байгаа юм а. Түүнчлэн А321 онгоцны ослоор амиа алдсан 175 зорчигчдын цогцыг өнөөдөр Санкт Петербург хотод хүргэж ирсэн хэмээн BBC мэдээллээ. Оросын холбооны улсын цэргийн тээврийн нисэх онгоц Пулково онгоцны буудалд газарджээ. Хохирогчдыг таних үйл явц Санкт Петербург хотод явагдах юм. Тус онгоцонд 214 зорчигч, багийн 7 гишүүнгээд нийт 224 байсан юм а. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Санкт Петербург хотын иргэд байжээ. Түүнчлэн Украин, Белорусын иргэд мөн байсан юм. Бан Ки Мун Сирийн асуудлаар хэлэлцээд оролцогчдыг уян хатан байхыг уриаллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун Сирийн дайныг шийдвэрлэх зорилготой Осло улсын хэлэлцээрт оролцогчдыг асуудалд уян хатан хандахыг уриалсан байна. Тэрээр би Сирийн асуудлыг хэлэлцэх Орлон улсын хэлэлцээрт оролцогчдыг асуудалд уян хатан хандна гэдэгт найдаж байна. Тэдний улс төрийн үзэл бодол нь ялгаатай байж болох ч нэг асуудлыг шийдвэрлэх гэсэн үзэлд нэгдвэл байх ёстой. EMSB хэлэлцээрт оролцогч 5 орны их баригчдыг үндэсний үзлээсээ илүү дэлхийн хэмжээнд манлайллыг үзүүлэхийг уриалж байна гэж. Хэлэлцээрт оролцогчдын хувьд Орос болон Иран улс Асадын дэглэмийг дэмжиж терроризмтай тэмцэхтэн туслана гэсэн байр суурьтай байгаа юм а. Нөгөө талаар Америк нэгдсэн улс болон түүний хамтрагч Турк, Саудын Араб зэрэг улсууд Асадын эсрэг тэмцэж байгаа сөрөг хүчнийг дэмжиж Асадыг огцрох ёстой хэмээн үзэж байна. Иймд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэлцээрт оролцогч талуудыг нэгдмэл байж асуудалд уян хатан хандахыг анхаарууллаа. 8 ихэр хүүхэд төрүүлсэн ихэд гэрийн хорионд байх ялгаанаж. 8 ихэр хүүхэд төрүүлж дэлхийд дахина огт ээж гэж алдарсан Надя Сулейманыг орлогын дотроос зайлсхийн хууль бус аргаар нийгмийн халамж авч байсан бурууджээ. Калифорни прокурорын алба 14 хүүхдийн ээж Надяг элдв зураг авалт Керон тоолож олсон $30,000 орлогоо нуун дарагдуулсанд буруутгасан байна. Надя Сулейманыг энэ хэргийн төлөө 6 жил хүртэл хорих хялаар шийтгэж болох байсан ч гэрийн хорионд авах төдийхнөр хязгаарлажээ. Дэлхийн ядуусын тэн хагас нь Азид байдаг гэдэг судалгаа гарсан байна. Азийн орнуудад нийт ядуусын игнэнд ороход ойрхон 1,600 сая хүн байна. Азийн хөгжлийн банкнаас энэхүү судалгаа гаргасан байна. Тус банкнаас гаргасан стратеги 2020 тайлангаас үзвэл өнөөдөр Азид өдөрт $2 бага орлогоор амьдрэх 1,600 сая хүн байгаа учраас аливаа эрсдэлд ороход нэг ядуусын игнэнд шилжихэд бэлэн байна. Тэд ажилгүйд эрүүл мэндийн байдлыг эдийн засгийн хямрал гамшиг болмоос нэг ядуу давхаргад шилжих эрсдэл өндөр байгааг Азийн хөгжлийн банк тэмдэглэж байна. Үүнд хүнсний үнийн өсөлт хамгийн гол түлхэж болох бөгөөд орлогын талаас илүү хувийг дээр зарцуулах нь тэдэнд маш том цохилт болох юм а. Дэлхийн нэг ядуу хүмүүсийн 60% Аз, Номхон талайн бүс нутагт оршин суудаг бол тус бүс нутгийн 733 сая хүн нэмж нэг ядуу давхрууд шилжин өдөрт дунджаар $125 амиа зогоодог болох тухай дүн шинжилгээ хийснээр Азийн хөгжлийн банк мэдээлжээ.